Хэрвээ та жин нэмж байгаа бол юунаас болж нэмж байна вэ гэдгийг мэдэх хүсэлтэй байгаа бол энэхүү бичлэгийг би танд зориулж байна. Энэ бичлэг дээр нэгдүгээрт жин нэмэхэд нөлөөлдөг 7 муу зуршлын тухай ярих болно. Мөн өнөөдрөөс хийж эхлэх боломжтой жин хасах, хүч нэмэх 5 дасгалын тухай ярих хүсэлтэй байна. Тэгэхээр бидний өдөр тутамдаа хийж байгаа сонголтууд бидний амьдралын хэв маягт нөлөөлөхөөс гадна бидний оюун ухаан бие махбодод нөлөөлдөг л дөө. Хийж байгаа сонголтууд тэр дороо нөлөөлөхгүй байгаа ч гэсэн хийж байгаа сонголтуудаа байнга давтан хийснээр хуримтлагцаар байгаад томоор нөлөөлдөг гэж ойлгож болно. Тэгэхээр эдгээртэй хийж байгаа сонголтууд маань ямар сонголтууд байна вэ гэдгийг бас мэдэх нь чухал байгаа. Тэгэхээр өнөөдөр би жин нэмэхэд нөлөөлдөг тэр муу 7 сонголтуудыг оруулж ийн гэж ойлгож болно. Тэгэхээр хамгийн эхний муу зуршилд би юу оруулж байна вэ гэвэл оройтож унтах, маш их оройтож унтах, баг нойртой байх зуршлыг оруулж байна л да. Судалгаагаар 5 буюу түүнээс бага цаг унтдаг хүмүүс 7-8 цаг унтдаг хүмүүсийг бодвол 2.5 дахин илүү жин нэмдэг гэдгийг гаргасан байдаг. Тэм учраас хүн 7-8 цагт унтаж байх нь сайн, эрүүл мэндэд сайн гэж гардаг л да. Тэрнээс бага цаг унтах юм бол стресс нь түүнээсээ болоод жин нэмэх тал их байдаг. Гэхдээ 8 цагаас илүү унтах нь бас хортой. Тиймээс 6-8 цаг унтах нь илүү тохиромжтой гэдгийг судалгаагаар гаргасан байгаа. Хэрвээ та маш их оройтож унтдаг бол жишээлбэл 11-ээс хойш 11 цагаас хойш шөнийн 12-2 цагт унтдаг бол жоох арай илүү эрт тийм ээ, ядчил 10 цагт ч юм уу 9-10 цагт эрт унтаж сурах хэрэгтэй. Жишээлбэл миний хувьд гэвэл би бол баг 8 хагас 9 цагт орлогоо ордог. Ягаад гэвэл өглөө эрт 4 хагас босдог учраас аль болохоор эрт унтдаг гэж ойлгож болно. Тийм болохоор эрт унтаад үзэрэй. Эрт унтах нь хүний биед маш эрүүл байдаг гэдгийг та өөрийнхөө биеэр мэдрэх болно. Ингээд муу зуршлуудын 7 муу зуршлуудын хоёрт нь би юу оруулж байна вэ гэвэл ихэнх хүмүүс хоол алгасхыг оруулж байгаа. Ихэнх хүмүүс хоолоо алгаснаар жин хасна гэж боддог л тоо. Тэгтэл нөгөө өглөөнийхөө хоолыг алгасчихаараа бүр өлсөөд өдрийнхөө хоолыг бүр давуулан идэх тохиолдол их гардаг л да. Өглөө мэдчихэд өдрийнхөө хоолыг хасснаар бүр хүн өлсөөд нөгөө хоол идэхгүй байх нэхэр нөгөө хийсэн хоол идэхгүй байна. Гэвч хоол идэггүй ч гэсэн нөгөө снак амир их идчихдэг ч юм уу тийм ээ. Эсвэл идэггүй ч гэсэн оройныхоо хоолыг бүр өлсөндөө болоод маш их идчихдэг тохиолдлууд их гардаг. Түүнээсээ болоод жин их нэмдэг гэж гаргасан байгаа. Тийм болохоор хоол алгасхын оронд тийм ээ зөв хооллоод үзэр өглөө зөв хооллоод тийм ээ өдөр зөв хооллоод орой зөв хооллох юм бол бид нар өлсөөд байхгүй. Тэгэхээр өлснөөс болоод хүн айгүй их идчихдэг байхгүй. Тийм болохоор өлсөж огт боглохгүй яг зөв хооллоод явах юм бол та жин нэмэхгүй, харин ч жин хасах боломжтой байдаг гэдгийг ойлгох нь зүйтэй. Жишээлбэл өглөө та хэрвээ зөв хооллох юм бол тэр өдөржингөө зөв хооллох магадлал нь өндөр байх чсээ тийм ээ. Өглөөгөө бид нэр хэрхэн яаж эхлүүлнэ, тэр өдөр яг ямар байх нь хамаардаг учраас та өглөөнийхөө хоолыг зөв хоолсноор өдрийн хоолыг зөв хоолно, оройны хоолыг бас зөв хооллох боломжтой гэдгийг бас хэлэх хүсэлтэй байна. Тийм учраас хоолоо алгасхын оронд зөв хооллохыг сонгороо гэдгийг би хэлэх хүсэлтэй байна. За ингээд 3 дахь муу зуршилд юу орж байна вэ гэвэл энэ бол хамгийн муу зуршил байгаа. Ихэнх бас маш олон хүмүүсийн зуршилтай байдаг. Юу вэ гэвэл арх уух. Тэгэхээр арх уудаг хүмүүс илүү их жин нэмдэг. Судалгаагаар арх уудаг хүмүүс уудаггүй хүмүүсийг бодвол 384 илчилгээр илүү иддэг гэж гарсан байдаг. Зарим хүн арх ууж байхдаа хоолны аппетит нь нэмэгдчихдэг шүү дээ. Айгүй иддэг тийм ээ. Зарим хүмүүс арх уусны дараагийн 3 хоног те жишээлбэл өнөөдөр арх уулаа гэх юм бол маргааш нөгөөдрийн цаад өдөр бүр аппетит нь нэмэгдээд бүр шарсан хуурсан юм идмээр санагдаад чихэр жимээс идмээр санагдаад аппетит нь гормонд нь өөрчлөлт ороод бүр айгүй их иддэг тохиолдол байдаг. Хэрвээ өнөөдөр би 3 стаканаас илүү 3 өрөмбкнээс илүү их вино уух юм бол би маргааш минийх бүр найдвартай бүр аппетит нэмэгдээд бүр хоол гэхдээ бүр цөөвөн идмээр санагдаад хуушур идмээр санагдмаар тийм хоол идмээр эсвэл бүр торт идмээр санагдаад бүр айгүй их иддэг тийм өөрчлөлт орчдөг. Тийм учраас арх уудаг хүмүүс маш их идэхдээ буруу сонголт хийдэг. Бүр шарсан, хуурсан хоол идэх жишээтэй, амттан чимттэн их идэх жишээтэй байдаг. Тийм учраас архиа багасгах хэрэгтэй. Арх багаснаар таны жин хасагдах болно гэдгийг бас ойлгох нь
зүйтэй. За ингээд 7 муу зуршлуудын дөрөвдөгт нь би юу оруулж байна гэвэл хоолоо хурдан иддэг хүмүүс жин их нэмдэг гэж гарсан байгаа. Ягаад гэвэл хоол идээд хүн хоол идснээс хойш, хоол идээд эхэлснээс хойш тийм ээ. За хоол идсэн шүү гэдэг информац хүний тархинд 20 минутын дараа очдог гэж ойлгож болно. 20 минутын дараа за хоол идчихсэн шүү гэдэг информац хүний тархинд очдог. Тэгэхээр нөгөө хурдан 5 минутанд хоолоо идчихдэг хүмүүс нөгөө информац тархинд очихоос өмнө хоолоо идчихсэн ч гэсэн нөгөө хоол идсэн шүү гэдэг информац тархинд очоогүй учраас нөгөө үлссэн хിവэрэ байгаад идэг. Тэгээ хоолоо идчихээ дээрээс нь талах иддэг юм уу, амттай иддэг юм уу гэд зөндөө олон юм идчихдэг тохиолдол их байдаг. Харин хоолоо удаан идж байгаа хүмүүс мэ жижигээр идж байгаа хүмүүс яг тэр хоол яг өөрийнхөө идэх ёстой тэр порцоо 20 минут ч юм уу идлээ гэхэд ядаж л 15 минутын дараагаар тэр информац нь очиж эхэлнэ штэ тархинд. Тэгэхээр би хоол идчихсэн шүү. Одоо цадчихлаа гэдэг информац очичхоор хүн хоолоо идэхэ болно гэсэн үг л дээ. Тийм болохоор удаан идсэн хүмүүс илүү бага иддэг, хурдан идэж байгаа хүмүүс илүү их иддэг гэдгийг судалгаагаар гаргасан учраас хоолоо аль болохоор маш удаан идэх хэрэгтэй. Ер нь бол бид хоол их эзэндээ харамсдаг шүү дээ, тийм ээ. Йоо ямар их идчихвэ гэд харамсдаг. Тэгтэл хоол бага эзэндээ бол ерөөсөө харамсдаггүй. Би бол хоол бага идчихлээ гэж хизээж харамсаж үзээгүй. Харин хоол их эзэндээ харамсдаггүй гэхээс те. Тэгэхээр маш удаан тайван эзнэр илүү бага идэх боломжтой болно гэсэн. За тэгэхээр энэ жин нэмэхэд нөлөөлдөг 7 муу зуршлын 5 дахь муу зуршил нь юу вэ гэвэл телевизэр үзэхдээ хоол их иддэг. Заавал хоол биш юмаа гэхэд снэк айгүй их иддэг гэж ихэр жимэс тийм ээ чипс одоо тамсны шарсан төмөс ч юм уу тэгэл янз бүрийн самар үзэмтэй өөрлөж гэдэг юм уу тиймэрхүү юмнууд их иддэг гэж ойлгож болно. Тэгэхээр телевизийн шоу үзэх, кино үзэх болгондоо ямар нэгэн юм иддэг. Энэ үед ихэвчлэн амттан иддэг байгаа. Тэгэхээр хэр их телевизээр үзэн тэр хэмжээгээрээ их идэх тохиолдолтой байдаг. Тийм болохоор телевизээр үзэх цагаа багасгах юм бол хоол идэх нь бас багасна гэж ойлгож болно. Тэгэхээр телевизээр үзэхийн орондоо арай өөр хөдөлгөөнтэй өөр зүйлүүдийг хийх нь сайн гэж ойлгож болно. Тэгэхээр телевизээр та хэрэг үздэг бай, телевизийнхаа цагнаас хасаарай гэдгийг хэлэх хүсэлтэй байна. За ингээд 6 дахь муу зуршил юу вэ гэх юм бол бүхэл юмд хоол унд болдог. Зочин ирсэн ч хоол унд болно, ууланд гарсан ч хоол унд болно, зугаалгаар явсан ч хоол унд болно, тийм ээ. Хүүхдээс алхилсан ч снэк аваад гарч байх жишээтэй. Тэгэхээр бүхэл юмд хоол унд болдог. Тэгэхээр та өөрөө хянаад үзээрэй. Тэгэхээр ууланд гарахад хоол хэрэггүй шүү дээ. Сайхан хоолчоод гарч болно тийм ээ. Ууланд гарахад 2-3 цаг болно. 2-3 цаг юм идэхгүй сайхан калори шатаагаад ирэхэд юм идэх шаардлага байхгүй. Би бол ууланд гардаг хүүхдүүдэд аваад гардаг идсэн тохиолдолд ерөөсөө усаал авч гарна уу гэхээс эсвэл хүүхдүүдтэй ганц 2 банан эднэр авч гарна уу гэхээс өөрөө бол би хоол идэггүй. Тэгэхээр яагаад гэвэл тэнд чинь нэг бид нар ууланд дасгал хийх журмаар гарч байгаа учраас ямар хоол идэх гэж гарч байгаа биш тийм ээ. Тийм болохоор бүх юмд хоолууд болоод байх шаардлагагүй. Би бүр 10 хэдэн жилийн өмнө би хэсэг бүлэг хүмүүстэй гүүхээр болсон байхгүй. Дасгал хийгээд сайхан эрүүл хэв маягийн өглөөгөө эхлүүлээгээд очсон чинь зүгээр дасгалаа хийгээд явчих юм болсон чинь тэнд ирсэн хүмүүс бүгдээрээ цай цэвүү болчихсон, хоол унд болчихсон, жихэр жимээс авчирсан, бүр арх хүртэл авчирчихсан байсан. Тэгээ дасгалаа хийжээ бүгдээрээ тэнд цайгаа задлж угаад хоолоо идээ. Зарим нэгэн бүр дасгал хийх нэрээр зүгээр дасгалаа хийсэн юм байхгүй. Бараг арх аяглаа сууж тэг гих мэдчлэн тийм ээ. Тэгэхээр нэг юм ивент болонгууд л нэг эрүүл амьдралын хэв маяг болонгууд л нөгөө хоол унд болоод идэг. Тэгэхээр тэр зуршлаа хаях хэрэгтэй гэдгийг би бас хэлэх хүсэлтэй байна. За тэгээд муу зуршлаа жин нэмэхэд нөлөөлдөг муу зуршлуудын 7 дахь муу зуршил нь юу вэ гэвэл хөдөлгөөний дутагдалд орсон байдаг. Ихэнх хүмүүст ажилдаа явахдаа машин суугаад явна, ажил дээрээ очиод суун, ажилласаа тарахтаа машин суугаад явна, гэртээ ирээд суун, тийм ээ. Ингээд байнгын ингээд суугаад сумгаа байдалд өөрөөсөө хөдөлгөөний дутагдалд орсон учраас жин нэмж байгаа. Тийм учраас хөдөлгөөнөө нэмэх хэрэгтэй болно. Жишээлбэл ажилдаа явахдаа нэг 30 минутын дотор хурчих, алхаад хурчих газар заавал машин бариад явах хэрэг байна уугүй тийм ээ. Тэгэхээр сайхан нэг удаа 3 удаа явдгийн нэгийг нь ядаж алхачих жишээтэй тийм ээ. Лифтээр яваад байхгүй, ядаж шатаар гараад байх жишээтэй. Эсвэл ажил дээр ингээд компьютер дээр суугаад яадаг бол жоохон ч гэсэн босоогоороо компьютер дээр ажиллаад үзээрэй тийм ээ. Босоо ажилтаа хүмүүс
суумгай ажилтай хүмүүсийг бодвол босоод одоо жишээлбэл би компьютер дээрээ юм хийж ийлаа гэж бодох юм бол суугаад компьютер дээрээ юм хийж байгаа хоёр хүний тийм ээ босоогоороо хийж байгаа хүн нь нэг цагийн дотор 50 калори илүү шатаадаг гэдэг бас судалгаагаар гарсан байгаа. Тэгэхээр та 5 цаг сууж ажилдаг бол ядаж нэг цаг нь босоод хийгээд үзээрэй. Босоогоороо байснаар илүү калори шатаадаг гэдгийг мэдэх нь зүйтэй. Тийм болохоор хөдөлгөөний дутагдалд орох хэрэггүй. Та хөдөлгөөтэй байх хэрэгтэй. Ядчил өөртөө зарцуулж өдөр болгоныг 20 минут дасгал хийгээд байх жишээтэй тийм ээ. 20 минут хийж чадахгүй байгаа бол 10 минут хийж болно, 5 минут хийж болно. Ажлынхаа цагаар жоохон босоод нэг цагийн дараа босоод нэг 5 минут хөдөлчихдөг ч юм уу тийм ээ. Дахиад нэг цагийн дараа дахиад 5 минут хөдөлчихдөг ч юм уу. Ингээд та 5 минут 5 цаг ажиллаа гэхэд цаг бүрт 5 минут та жоохон хөдлөө гэх юм бол 25 минут тэр өдөр хөдлөх боломжтой болж байгаа. 25 минут гэдэг чинь 20 минутанд хэрвээ бид нар дасгал хийх юм бол бид авсан калори шатаах боломжтой. 20-с илүү минут бид дасгал хийх юм бол 20-с илүү хийсэн минут бүрт бид илүүдл калори шатааж байдаг. Тэгэхээр та 5 цаг ажиллаж байгаа бол 6 цаг ажиллаж байгаа бол та 5 минут болгон цаг тутам 5 минут та хөдлөөд авах юм бол ядчил 30 минут дасгал хийсэнтэй ялгаагүй болно гэдгийг бас ойлгох нь зүйтэй юм шүү. За тэгэхээр энэ муу 7 зуршлуудын аль нь танд байна вэ? Танд энэ 7 зуршлуудын аль нэг нь байна уу? Хэрвээ магадгүй энэ 7-гийн аль нэг нь байгаа учраас өнөөдөр жин нэмжиж болох юм тийм ээ. Тэгэхээр энэ 7-гийнхаа 7 байгаа ч юм уу, 3 байгаа ч юм уу, 4 байгаа ч юм уу аль нэгийг нь та өндөө өөр сайн дадлаар орлуулад үзээрэй. Эсвэл бүр нэг нь устгаад үзээрэй. Тэгэхээр та орой очоод эрт унтахыг хичээгээрээ нэгдүгээрт хоолоо алгасч идэхгүй зөв сонголттой зөв хооллохыг хичээгээрээ арх удаг бол архиа багасгаараа хоолоо хурдан иддэг бол бага удаан идээрээ телевизэр үздэг бол телевизэр үзэх цагаа багасгаараа бүхэл юмд хоол унд болдгоо юунд та ингээд хоол ундны хэрэггүй нөхцөлттэй хоол унд болоод байна вэ гэдгээ та нэг хянаад үзээрэй. Тэгээ хөдөлгөөний дутагдалд орсон бол хөдөлгөөнөө нэмээд үзээрэй. Тэгээд энэ аль нэгийг яхан бол та жин хасаад эхлэх болно. Тэгэхээр өөртөө зөв амьдралын хэв маяг өнөөдрөөс эхэлж суулгаж эхлээрэй. За тэгэхээр хэрвээ та яг яаж өнөөдөр жин хасхаа мэдэхгүй байгаа тохиолдолд тийм ээ укан би жин хасмаар байна гэж бодож байгаа бол супер 6 хэвлийн дасгалын хэвлийгээр турах сургалтанд хамрагдаараа. Тэгэхээр энэ доор юуг оруулсан байгаа, холбоосыг оруулсан байгаа та тэр дээр дараад бүртгүүлээрэй гэдгийг хэлэх хүсэлтэй байна. За тэгэхээр жин хасахад нөлөөлөх ерөнхий 5 дасгал, жин хасах хүч нэмэх тэр 5 дасгал юу юм бэ гэвэл би нэгдүгээр өсрэлттэй суултыг оруулсан байгаа. Дээшээ өсрээд доошоо скват суун, дээшээ өсрээд доошоо скват суух дасгал байгаа. Тэгэхээр та энэ гарын авлагаа татаж аваараа. Гарын авлага татаж авснаар та тэнд өсрэлттэй суулт гэдэг нь яг ямар дасгал болохыг харах болно. Тэгэхээр тэр өсрэлтээ яг яаж хийх үү гэдгийг би 6-аар үзүүлсэн байгаа. Тэр дасгалыг хийгээрээ. Хоёр дахь дасгал нь хайчин суулт байгаа. Энэ хайчин суулт нь хүл өгзөгөнд нөлөөлөх дасгал байгаа. Тэгэхээр бид ер нь бол хүл өгзөгний дасгалаа сайн хийж байх хэрэгтэй. Хүлний булчингаа хөгжүүлж, өгзөгний булчингаа хөгжүүлж байх хэрэгтэй. Дээрээс нь хэвлийн булчингаа маш сайн хөгжүүлж байх хэрэгтэй. Энэ хэдэн булчин хөгжүүлснээр бидний нуруу өвдөлт багасна гэж болно. Тэгэхээр хэвлийн булчин муу, өгзөгний булчин муу, хүлний булчин муугаас болоод бид нар нөгөө хүлэн дээр авах ачааллаа, хэвлээ дээр авах ачааллаа тийм ээ авч чадахгүй бүх ачааллаа нуруу руугаа явуулдаг. Тэгээ нуруу руугаа явуулснаас болоод нуруу маш их ачаалт очиж бид нуруу өвддөг юм шүү. Тэгэхээр нуруу өвддөг хүмүүс маш олон биш. Ялангуяа бид нар нөгөө жирэмсэн хүүхэдтэйгээд хүүхэд гаргасан эмэгтэйчүүд маань ч гэсэн нуруу нь маш их өвддөг. Миний нуруу бол айхтар өвддөг байсан. Юунаас болж исэн бэ гэсэн чинь хэвлийн булчин муу, өгзөгний булчин муу, хүлний булчин муу хамаг жингээ нуруунд дээр авч явсаар хагаад нуруу их өвддөг болсон. Тэгтэл хэвлийнхаа булчинг чангруулад, өгзөгнийхаа булчинг чангруулад, хүлний булчингаа хөгжилснээс хойш миний нуруу өвдөхөө болчихсон. Тийм учраас хайчин суулт сайн хийгээрээ, өсрэлттэй суулт
хийгээрэй тийм ээ. 3 дахь дасгал нь бидний энэ гарны булчин, хүнмөрний булчин, бүслэхийнээс дээрх булчин, цээжний булчин байгаа. Тэгэхээр бидний энэ булчин хэрэг хүчтэй байна. Бид хүчтэй байх болно. Тийм учраас би гар дээрээ суниах дасгалыг оруулсан байгаа. Гар дээрээ суниаж чадахгүй байгаа бол яаж суниаж эхлэх үү гэдгийг би бас зургаар оруулсан байгаа учраас тэр зургийг харж байгаа дасгалаа хийгээрэй. 4 дахь дасгал нь уул өдөө авирах дасгал байгаа. Хөвлийн булчин чангалах, мөрийг чангалах, мөн хүлэнд орох, тэгээд хамгийн гол нь бас кардио дасгал болж өгж байгаагаараа онцлог маш сайн дасгал байгаа. Тийм учраас та энэ дасгалыг хийгээрэй. Ингээд сүүлчийн 5 дахь дасгал нь доороо гүөх кардио дасгал байгаа. Дээс тоглож болно, jumping jack хийж болно. Доороо өсөрч болно, тийм ээ, доороо гүйж болно. Хэрвээ бүр хэцүү байгаа бол алхаж болно. Эсвэл гадаа гараад гүйж болно. Тэгэхээр энэ дасгалыг хийснээр та кардио дасгал, жин хасах энэ өөхнөөс хасч эхлэх боломжтой дасгал байгаа. Тэгэхээр энэ 5 дасгалыг та дасгал бүрийг 12-оос 20 удаа юм уу эсвэл 30-аас 1 минут хийгээрэй. Жишээлбэл гар дээрээ сүний арахыг та 12 удаа хийдэг, эсвэл 10 удаа хийдэг ч юм уу, 20 удаа хийдэг ч юм уу, тэ хэрэг хийх боломжтой тэрийгүүрээ хийгээд уул үдэ авирах дасгалыг 30 секунд хийдэг ч юм уу, 30 секунд амархан байвал 1 минут хийдэг ч юм уу, доороо гүөх дасгалыг мөн ялгаагүй 1 минут хийх жишээтэй тийм ээ. Тэгээд ингээд тестралаад 5 дасгалаад тестралаад 12-оос 20 удаа юм уу 30-аас 1 минут хийчээд амраад тэрийгээ 4-өөс 6 оролттой хийх хэрэгтэй. Эхний 3 оролт 1 2 3 оролт бол зөвхөн бие халаах зорилготой 3 оролт гэж ойлгож болно. Сүүлчийн 4-өөс 6 оролт бол жинхэнэ таны булчинд нөлөөлж өөхийг шатах оролтууд байдаг юм шүү гэдгийг бас мэдхэд илүүдэхгүй баха. За тэгэхээр энэ 5 дасгалыг хийгээд үзээрэй, танд жоохон ч гэсэн тус болох байх гэж бодож байна. Тэм учраас энэ доор оруулсан байгаа гарын авлага заавал татаж аваараа, имэйл хаягаа хийгээд татаж аваараа. Та маш хэрэгтэй мэдээлэл оруулсан байгаа зургаа үзээд дасгалаа хийх боломжтой юм шүү. Хэрвээ та хэвлийгээрээ турах хүсэлтэй байгаа бол хэвлийн хавцаа тий харивангаас салах хүсэлтэй байгаа бол өнөөдөр та миний супер зарга онлайн сургалтанд хамрагдаараа. Энэ доор оруулсан байгаа холбоосоор дараад бүртгүүлээрэй. Тэгээд хэрвээ та бүртгүүлэх юм бол би таныг супер зарга онлайн сургалтын дээрээ би тантай дотн ойрхон ажиллах болно. Хэрвээ бүртгүүлэх хүсэлгүй байгаа бол та өнөөдрөөс эхлээд тэр 5 дасгалаа хийж эхлээрэй. Хөдөлгөөнөө нэмж эхлээрэй. Эрүүл мэндэд тустай юм шүү гэдгийг би бас хэлэх хүсэлтэй байна. За тэгээд өдрөө сайхан өнгөрөөгөөрөө хэрвээ энэхүү бичлэг таалагдсан бол лайк өгөөрэй. Мэдээж доор комент асуулт байгаа бол комментаа бичиж үлдээгээрэй. Тэгээд дараагийн бичлэг хүртэл баяртай.